За энэ 3 гол эмнэлгийн дандаа бичлэг хийж байна. Тэгээ өөрсдийнх нь сайт группэн дээр тавьж чадахгүй болохоор одоо энэ групп тавихаас өөр арга үлдсэнгүй. За юун тухай ярих гэдэг юм гэхэлэр 3 гол эмнэлэг нэг сарын өмнө юм уу да. Өөрөөр түрүүл сая 700 байжсэн сарын өмнө үнэ одоо сая төгрөгөөр нэмээд 2 сая 600 болгочихжээ. Тэгээ одоо би 3 гол эмнэлэг рүү ярьлаа л та. За манай эхнэр бол ингээд танад 8 сараас хойш хяналтанд байгаа. Ингээд төрнөө гэдэг битээр танаа үн ашиг чи хараад бусад эмнэлгүүдтэй харьцуулаад за үн боломжийн юм байна гэд юу яасан танахыг сонгосон. Тэгээ одоо ингээд 8 сараас хойш хяналтанд ороо явж исэн чинь гинт үнэ өсөжчлөө. Одоо бид нар яах вэ? 300-400 мянгаар битээр одоо хяналтанд орж ийн гэж одоо баахан мөнгө төлөө явцсан. Одоо төрхөө танад одоо ингээд үнэ өсчлөөгээ төрхөө болох юм бол хайш юм бэ? Бид нар ингээ 300-400 мянган төгрөгөөр шатж байгаа мó? Энэ хүн шуулсан үйлдэлээ болооч ээ гэсэн чинь. Энэ бол хүн шуулсан үйлдэл биш ээ. Сарын өмнө шийдвэр гарсан болохоор одоо ингээд өмнө хяналтанд орсон ч хамаагүй одоо яг үндсэн үн буюу 2 сая 600-аар төрөө гэсэн ийм шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгэхээр би хэллээ. Тийм л юм бол 3 голынхаа та нар сонсож байгаа. Тийм л юм бол шийдвэр гарснаас хойш уулна тэр шийдвэр чи хэрэгждэг өстой яагаад та нар тэр өмнө нь хяналтанд орсон хүмүүс рүүгээ ингээд одоо сая төгрөг нэмээд ингээд ороод ирж байгаа юм бэ? Энд нэг хариулт авмаар байна. Үнэхээр үнэ нэмсэн бол тэр үнэ нэмсэн бол өмнө нь төрсэн хүмүүсээс ч гэсэн тэгвэл сая төгрөгөө ав. Эсвэл наад үнийн нэмэгдэл энэ хөөрөгдлөө зогсоо. Танаа тэр дотоод үйл ажиллагаа санхүүгийн ямар байдалд байгаа ч надад юусаа хамаахгүй. Надад юу хамаатай гэж надад бол хяналтанд ороход танаас сая 700 байсан гэдэг чинь хамгийн чухал байна. Тэрнээс биш тэр танаа эдийн засаг хямарнуу босноо над юусаа хамаахгүй. Хамгийн гол нь миний хүүхэд эрүүл төрөөд дээрээс нь сая 700 руу төрөхөл юм бол энэ миний асуудал бос надад хамаахгүй. Үнэ буулга та нар хэрвээ энийг хийж чадахгүй бол шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар би хандна. Ямар нэгэн мэдээлэл гаргахгүйгээр шууд өнөө нэмээд үнэ нэмгүүтлээ шууд манаа энэ одоо үнээр төрж чадахгүй бол болгодгийн тогтолцоогоо болгох хэрэгтэй. Хамгийн гол нь үстэй те шийдвэр гарсан өдрөөсөө хэрэгждэг болохоос өмнөх өдрөлгөө хизээч шийдвэр боцдгүй маа тэрийг ойлгооч. Ямар сонин хүмүүсээ данарч. Өчнөө олон тэр ээжүүдийн группээр нь ор танаа төрсөн ээжүүдийн группээр ор бөөх ямарсан хүмүүс жирэмсэн одоо яах вэ хайч үеих үү? Одоо би хяналтандаа ороогүй яах вэ ийх үү? Хувийн эмнэлэг төрнгээд би одоо улсын хяналтандаа ч орж чадаагүй. Өчнөө асуудал яригдж байна аа чинь. Жаахан тооцоо судалгаатай юм хийлдэ. Энэ дээр хариу өгөхгүй бол хэрэгцээ үнэ буулгахгүй бол би танаа төрдгүүгээрээ төрөхгүй тэгвэл миний ихнэр танаа төрөхөөрөө төрөхгүй. Дээрэс нь би та нараас шүүхтэж тэр 300-400 мянга салгаж авна. Босод ээжүүд ч гэсэн бүгдээрээ салгаж авах хэрэгтэй. Дээрэс нь шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж би танахыг асар өндөр торгуулт тавиулна. Угаасаа торгох ёстой заалт. Яагаад гэвэл шийдвэр чинь урагшаа ухарч хэрэгжиж байгаа учраас наад чинь шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын ямар зүйл айн гэдгийг наад чинь хэрэглэгчдэг хохироос нэг хэлбэр واخхгүй юу да. Тэгэхээр наад чинь байна шүү дээ те. Шууд танаа одоо буруутай үйл ажиллагаа гэсэн үг. Тэгэхээр үнэ буулга эсвэл